Эрхэм хүндэт үзэгчдээ дэлхийд дэлгэнсэн дэлгэр цагийн мэндийг тав хүндээ өргөн дэвшүүлэх ялдамд эх орны зүг-зүгийн тэнгэр цуурайтан байгаа хурдан мордын төвөргөөн хуралдаанч хүүхдүүдийн дин гон дуу иржилсэн номын ирмэгийн сум хөжил хөгчүүдийн уран мэх зохицуулсан баяр наадмуудаас бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийн шинэ дугаарыг тав хүндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн нэвтрүүлгээ Улс аймгийн Тэгсуманд болсон булгын өндөр авааныг дахилгуулан дахилэг зориулсан бэсрэг баяр наадмаас бэлтгэн хүргэж байна. Тус баяр наадмыг Борлуу Довогт Лувсан овгийн уран удмынхан зохион байгуулсан юм. За баяр наадмын ихэнд тус овгийнхан булгын өндөр авааныхаа дахилгыг зохион байгууллаа. За дахилгад Борлуу Довогт Лувсангийн уран удмынхан эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж булгын өндөр авааныхаа дахилгад оролцсон юм аа. Би Улс аймгийн Тэгсумын 10 дугаарагийн харьяат Бимба гэдэг хүн байна. Энэ булгийн өндрийн аваа тахилгын наадмыг зохион байгуулж байна. Би өдөртөн зохион байгуулж байна. Бид нэр дайр үеэснаш энэ газар уул усaan тахиж шүтэж ирсэн. Энэ заншлын дагуу бид нэр булгийн өндрийн аваагаа тахиж байна. Аваа тахилга сайхан болж байна. Энэ ажлыг үцэхийн тулд 3 сарын урдаас эхэлж ах дүүнэр арал төрн садандан уйрлаг даллах явуулж тэгээд тэр бүгдийн ах дүүнэрийн хүчинд одоо энэ аваа наадам амжилттай сайхан болж байна. Манай ургуулдан болохдоор анх 1850-60 оны Лувсан гэдэг хүнд амьдарч байжээ. Энэ манай багийн нутагт. Тэгээд бид нэр тэр хүнээс цааш нь бол мэдхгүй. Тэр Лувсан гэдэг хүн бол 3 залуу 2 охинтой байжээ. Тэгээд түүнээс салбарлсан одоо нэг 1300 хүн байна. Тэгээд одоо бүгд Монгол улс даяар нэлээд тарсан байна. Манай энэ аваанд Улаанбаатар хотол Булган аймаг Сэлэнг Кентимэнтэйгээд газар одоо манай ахна ургуудмын хүмүүс байдсан байна. Тэдний ярьт одоо телевизээр радиогоор зарлуулснаа хүчин тэднэр бүгд хурж ирлээ. Боломжтой хүмүүс нь бүгд хурж ирлээ. Ирч чадахгүй нууц сэрмсээр ярьж ийм садан төрлөг гэдгээ бид нэр мэдж авцгааж байна. Өндрийн аваа ургийн уулзалтанд бид нэр одоо өнөөдөр сайхан болж эхэлж байна. Тэгээд одоо ургийн уулзалтанд булгийн өндрийн авааны уулзалтанд бид бүгдийг уурсан бим бах. Тэний одоо Жавахан хөгжөөж баяман гэднэрт одоо нэт баярлалсан хэлээд одоо ургийн баярт одоо Улс аймгийн зүүн говь сумаас одоо бид нэр иж байна. Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдийнхээ хамтар энэ нутгийнхаа Тэрсэн нутгийнхаа булгийн өндрийн авааны тахилганд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Ингээд аваа тахилганд хүрэлцэн ирсэн ураг төрдийнхаа хүмүүс болон нутгийн зан олондоо талархал илэрхийлээ хүрэлцээсэнд. За монголчууд дээрээс эхлэн Тэрсэн нутгийнхаа уул усыг шүтэн дээдэлж аваа суурга басаж тагиж шүтэж ирсэн ийм сайхан уламжлалтай байлаа. Энэ уламжлалынхаа дагуу Борлуу Довогт Лувсангийн ураг төрлийн хүмүүс бид нар өнөөдөр хүрэлцэн ирж булгийн өндөр аваа тагиж байна. Булгийн өндөр авааны тахилганд хүрэлцэн ирсэн нутгийн зон олон ах トゥ ураг сорилдоо ажлын амжилт
эрүүл сайн сайхан бүхэнд хүсэн өрөөж байна. Энэ бидний үйл ажиллагааг орон даяар сүлжүүлж байгаа Малчин телевизийн хамт олон та бүхэндээ бас талархаа илэрхийлж байна. За энэхүү борлуу дувах лувсангийн ураг удмынхны булган өндөр овооныг дахих тайх одоо ёслол босч хөндрөсний дараагаар за булган өндөр овооны тахилэг зориулсан Бэсрэг баяр наадам албан ёсоор одоо эхэлсэн юм аа. За энэхүү одоо баяр наадамд Увс аймгийн одоо Тэсмээс гадна ойрын одоо олон сумдын уяачид бөхчүүд за ус нутгийнхан бол одоо солноор хөрөлцөн ирсэн байсан гэдэг та бүхэндээ дуулах гээд таатай байна. За энэхүү баяр наадмын үеэр хурдан их нас хязгаарлан шүтлэн дааг гэсэн одоо хурдан мордын уралдаан, үндэсний үхийн барилдаан зэрэг олон одоо арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм аа. За ингээд борлуу дувагт лувсангийн ураг удмынхны зохион байгуулсан булгын өндөр овооны тахилэг зориулсан Бэсрэг баяр наадмын нээлттэй арга хэмжээ бас зохион байгуулагдсан. За нээлттэй арга хэмжээнд за тус ураг удмын олон сайхан одоо ахмадууд, за хүндэт зочид, төлөөлөгчид, за хүчит бөхчүүд, уяачид, за Тэс нутгийн одоо ард иргэд хөргөнөөр оролцсон юм аа. За ингээд одоо бас баяр наадмын эхэнд олон сайхан дуу хоор тэгээд одоо бас наадамчин олныг баясгасан олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа. За ингээд одоо та бүхэн маань булгын өндөр овооны тахилэг баяр наадмын албан ёсны нээлттэй арга хэмжээг бас хүлээн авч үзнэ үү. За эрхэм мэдээлэл үзэгчдээ Увс аймгийн Тэсэм зохион байгуулагдаж байгаа булгын өндөр овооны тахилэг баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдаанд одоо бүртгэгдсэн хурц хурдан үлгэр гарааны 6 дараас иржээ. За үндсэндээ бол одоо төвчгөр одоо хурдан үлэг одоо өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрдийн уралдаанд одоо бүртгэгдсэн байлаа. За ингээд одоо өнгөний мөрдүүд бол сарын мөрдүүдээс нэлээд одоо сэрхэн бол одоо хурдан их насны мөрдийн уралдааныг хочтойхон одоо гараад ирсэн. За өнгөн дээрээ бодохтой зэрэг энэ Увс аймгийн Тэсэм үеж Шагжин Баатар живийн одоо хурдан хээр аймгийн алдрын засмал одоо хээр мөрдөг хээр одоо бор гараад ирсэн байна. За түүний хардтал дээр задгаа дэлтэй хул хээр мөр гараад ирсэн мөн үзэгчтэй Увс аймгийн Тэсэм үеж Ядмагийн Ганбаатарын одоо хээр харцмаар 2 дээр одоо гараад ирсэн байгаа бол за 3 дээр хугацаанд Увс аймгийн Тэсэм аймгийн алдарт уяаж Жаманы Баяжрын хүү Ламагийн одоо улмар 3 дээр одоо гараад ирсэн. За 4
дээр чи нэг хүрмөр одоо гараад ирчтэй үзэгчтэй. За тэр одоо Увс аймгийн Дисмэ аймгийн алдарт байж Монгол улсын чинь Жавдан жамгийн одоо урдан хөрмөр 4-5-ын бөөрөнд одоо гараад ирсэн байна. Тэр дунд нэг ягаан гоцтой өгдөнцөн хээрмөр одоо гараад ирсэн одоо уршиж өгч үзэгчтэй. Энэ одоо хээрмөр тогтоон Увс аймгийн Дисмэ үе Цэнгний ням баярын сумын алдартын одоо учрлууд одоо хээрмөр одоо гараад ирсэн байна. За наадлаар одоо аман хангалтаар одоо урдан боордмор одоо уршилдаа үзэгчтэй. За энэ одоо боордмор тогтоон зэрэг гончхон боордмор гэдэг баха. Увс аймгийн Дисмэ үе аймгийн алдарт байж гончхон боорд гэдэг мөр бол үнэхээр одоо очтойхон гарч ирээд одоо зүзүүрийн мөрдүүдээр орж ирээд ингээд барахчгүй одоо өнгө аваад одоо урагшилж байгаа шиг байна. За ингээд одоо арын мөрдүүдийн бол одоо хөш хэрэг юм байна. За энэ боо мөрдүүдийн дунд яг хин дээр нэг сайхан уртлагдууган хийцтэй хөрмөр одоо урагшилж байна да. За энэ одоо Увс аймгийн баруун дөрвөн сумын аймгийн алдарт байж дөрөлгийн цэнцэргийн одоо хөрөн хаалцмар одоо гараад ирсэн байна. Түүний аралтаар болохтон зэрэг битүүний цээж нэмнэтэй хурдан хээрмөр одоо гараад ирлээ үзэгчтэй. За энэ одоо Балжирын ламаагийн одоо хурдан хээрмөр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо энэ мөрдүүдийн хөнгөн дээр болохтон зэрэг нэг шар хувцастай шар цээж нэмнэтэй хул удамор шар хувцастай өгдөн хулмор одоо энэ бөөмөрдүүд хөнгөн дээр урж байна. За энэ одоо мөн одоо Увс аймгийн Дисмэн үеж Балжирын ламаагийн одоо хурдан хулмор одоо энэ бөөмөрдүүдийн хөнгөн дээр одоо уршилж байна. За ингээд одоо ер нь одоо үзүүрийн мөрдүүд нэлээд одоо хөнгөлөд одоо гараа ивдсэн. За түүний ард дээр болохтон зэрэг эдгээр мөрдүүд одоо бөөндөө одоо урагшилж байгаа шиг байна. За Увс аймгийн Дисмэ сэвэгжвэ хэр гэдэг мөр чин цаалаар одоо урагшилж байгаа шиг байна. За энэ шар хувцастай өгдөнсөн шар жимнэтэй жижигхэн хулмор болохтон зэрэг Увс аймгийн Дисмэн уяаш Баатарж Балжирын хүү бол хамаагийн одоо урдан мөрдөө үзэгчтэй. За аймгийн алдарт байж Жаманы Балжир гэж одоо сүмний хүү одоо хамаагийн одоо хулмор одоо өгдөгдсөн байна. Хамгийн наадлын тогтоон зэрэг энэ бөөмөрдүүдийн наадлнаар одоо утгадуугын хийцтэй өндөр энэ зээл талцмар ороод ирсэн байна. Увс аймгийн баруун дөрвөн сумын үеж дөрөлгийн цэнцэргийн одоо өрөө хаалцмар аймгийн алдарт мөр. За ингээд одоо урагшилнаа. За одоо урагшлаад үзүүрийн мөрдүүд нь нэлээд одоо урагшил Увс аймгийн Дисмэн үеж Ядмагийн Ганбаатарын хэр хаалцмарны хөдийнх нэрч сулраа саяны бөөмөрд рүү нийлж байгаа шиг байна. За ингээд одоо Увс аймгийн Дисмэн зохион байгуулагдж байгаа Булган өндөр овооны тахилгын наадмын хурдан их насын мөрдөө уралдааныг наадлаар одоо боордмор өгдөлсөн. Увс аймгийн Дисмэн үеж гончхон аймгийн алдарт байж гончхон боордмор цаалгын тогтоон зэрэг Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт байж Шагжин Баатаржийн одоо урдаа хэр мөргсөн. За аргагүй одоо энэ цагт одоо урдаж байгаа эдгэрхэн хоёр төм хурдан гүлэг өнөөдрийн баяр наадмын хурдан их насын мөрдөө уралдааны хөдлөд бол яруухан гарч ирээд одоо явуухан одоо туулж байгаа нэ үзэгчтэй. За тэгтээ бол одоо газар болоогүй араас одоо давраг олон мордууд одоо урагшилж байгаа. За бууруулмөр өнгөн дээр за Шагжин Баатарж хэрмөр одоо цаалтай засмал дэлтэй хэрмөр тогтоон зэрэг хоёр дээр одоо урагшлаад байгаа. За ингээд одоо энэ хоёр мөрний тухайд бол яг л одоо энэ холбогдсон Увс аймгийн Дисмэнд одоо зохион байгуулагдаж байгаа. За энэ Булган өндөр овооны тахилгын баяр наадмын одоо хурдыг нас мөр дөрөлтөг төлсөн мө. За 3 дээр Увс аймгийн баруун дөрвөн сумын аймгийн алдарт байж дөрөлгийн цэнцэргийн хүрээ хаалцмар 3 дээр орж ирсэн. 4 дээр ихтэн зэрэг ламаагийн одоо хурдан хээрмөр одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За ламаагийн хээрмөр одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо Увс аймгийн Дисмэн үеч Балжирын ламаагийн хулмор нь одоо сараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо арын мөрдүүд нэлээд ширүүн хөлдөө ороод ирсэн байна. За цаатлаар тэр нэг цагаан говцтой өгдөнцөн буурлмөр төөлөд одоо урагшилж байгаа юм да тэр. За Увс аймгийн өлгийн сумын аймгийн алдарт байж Баастын баргас үдийн одоо урдан буурлмөр одоо хөглөөд өрөвдсөн. За энэ бөөмөрдүүдийн арал дээр тэр цаатлаар хөрмөр одоо урагшилж байгаа. Завдан жимэн улсын эчингийн одоо урдмөр урагшилж байна. За энэ араас одоо урагшилж байгаа сая ногоон говцтой өгдөнцөн хонгор хаалцмар урагшилж байна. Увс аймгийн баруун дөрвөн сумын үеч давгсрынгийн дөрөлгийн давгсрынгийн одоо урдан сумын алдартын цагаан хүрээ хаалцмар одоо хонгор хаалцмар одоо энд урагшилж байна. Дөрөлгийн цэнцэргийн мөрн одоо өнгөн дээр одоо урагшилж байгаа. Ах 2 мөр одоо нэлээд араас урагшилж байна. За энэ ягаан говцтой өгдөнцөн хэр мөр одоо урагшилж байна. Увс аймгийн Дисмэн үеч хэний мөр Цэнгний ням баярын одоо хурдан одоо хэр мөр доо 2018 он соёолын Дисмэн баяр наадамд одоо төрүүлж ирсэн. За цаатлаар шаргамар одоо төөлөд урагшилж байгаа юм да үзэгчдээ хар говцтой өгдөнцөн шаргамар болгохтон зэрэг. За тэр шаргамар бол одоо нэлээд одоо урагшлах мордын нэгэ. За тэр Жамин Эрдэнэ гэдэг хүний л одоо мордоо үзэгчтэй. Тэр одоо Арднаас эдийн Жамин Эрдэнэ шаргамар мөнөө үзэгчтэй. Увс аймгийн Дисмэн 9 дугаар сумын 9 дугаар юм. За цаатлаар тэр улгаан малгаатай өгдөнцөн хатан үзүүчтэй зээрдмөр одоо урагшилж байна. Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт байж Самживын одоо хурдан мөр одоо урагшилж байна үзэгчтэй. Диван анслын одоо хурдан мордон Самживын диван анслын одоо тэр хадгуу үзүүчтэй зээрдмөр. За Увс аймгийн Дисмэн 9 дугаар үеэш Арднаас эдийн Жамин Эрдэнэ одоо хурдан шаргамар гэсэн хоёр мөр одоо нэлээд арханс одоо ингээд урагшлаа цаатлаар Увс аймгийн Дисмэн арайд аймгийн алдарт уяаж Монгол улсын эчин Жамин за Завчин жамингийн хөрмөрний цаатлаар одоо урагшилж байгаа одоо ингээд өнгөлөд одоо урагшиллаа. За өнгөний мөрд одоо урагшилж байна. За энэ одоо хин дээр явж байгаа шаргамар болгосон зэрэг Увс аймгийн Дисмэн 9-р үеэш Ардаас эдийн Жамин Эрдэнэ одоо урдан шаргамраа үзэгчтэй. За ингээд араас нь бол нэлээ сайхан зүтгээд урагшилж байна. За одоо ингээд манай зургатаач одоо урагшаад үзүүрийн мөрдүүдийг одоо та бүхэнд харуулах байхаа. За одоо урагшилнаа. За одоо урагшлаад одоо үзүүрийн мөрдүүдийг харуулна. За энэ бөө мөрдүүдийн өнгөн дээр тэр нэг шиир цагаан хүрээ хаалцмаар гараад ирсэн. Увс аймгийн Дисмэн аймгийн алдарч Самживын диван анслын одоо сартаа хөрмөр одоо гараад ирсэн
байгаа. За энэ шар хувцастай шар цээжмнээтэй хүүхэд унтсан жижигхэн хулмар одохтой онцрог Увс аймгийн Дэсмийн байж Баяжрын Ламагийн одоо хулмар одоо урагшилж байна. За түүний цаатал дээр одоо урагшилж байгаа Хермер одоо бас манай зурлаачийн дуранд харагдлаа. За ингээд энэ хатган үзүүчтэй шир цагаан хөрмөр лохтон зэрэг Увс аймгийн Дэсмийн аймгийн алдар туяаж Ламжийн Дивананслын одоо хурдан сартай зээрдмэр. За энэ одоо Дивананслын одоо хурдан зээрдмэр одоо бас нэлээд нөрөөхөн дөнөд одоо гараад ирсэн одоо урагшилж байгаа шиг өнөөцгчтэй. За өнөөдөр хурд хувьд бол одоо тун төргөн байгаа харагдаж байна. За түүний уралдаар лохтон зэрэг энэ Увс аймгийн баруун дуруун сумын аймгийн алдар туяаж Цэнцэрэнгийн одоо хүрээ хаалцсан морь. За түүний уралдаар бууралмар одоо хөлн жоон татарчжээ. Хөлийнх нь ирчин за хурдынх нь ирчин нэлээд сулдарсан баг харагдаж байна. Увс аймгийн Дэсмээс гончгийн бууралмарны хөлн нэр жоон салдараад сулраад хоошоо суудсан байна. За энэ битүү цээжний нэмэтэй цэнгэр цээжний нэмэтэй хэрмэр одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. Увс аймгийн Дэсм үеж Баяжрын Ламагийн одоо цэнгэр цээжний нэмэтэй хэрмэр. За ингээд одоо хурдан их насны морь дууралдааны өнгөн дээр ирэхэд Увс аймгийн Өлгийсмийн аймгийн алдар туяаж Баастын бархасуудын одоо хурдан хэрмэр цагаан бууралмар одоо хөтөлж дааг байхдаа одоо галтар хэр дааг байсан юм да үзэгчтэй тун дургам байсан да. За энэ одоо Увс аймгийн Дэсмийн Баян өндөр ангаа сумын Давинивын Бацаахны одоо унган гадуу гэдэгтэй. Давинивын Бацаахны одоо унган хурдан хээр хоёр даагтай байсан. Том хээр дааг нь бол одоо бас хурдан байсан. За энэ жижиг хээр дааг нь ингээд одоо бас ихийнхэн талыг одоо тожингийн талыг одоо бас ингээд аваад ингээд буурал болцсон юм байна лээ. За ингээд одоо бууралмар одоо өнөөдрийн баян наадам хурдан их насны морь дууралдааны төвөггүйхэн дөлөөд одоо гарч ирсэн. За өнөөдрийн баян наадмын одоо хурдан их насны морь дууралдааны Өлгийсмийн Баастын бархасуудын хэр бууралмар одоо хөтөлсөн байгаа. За арын морьдуудыг дахиад манай зурд ажуулсан. За араас одоо нэг хэрмэр цэнд давиши хэрмэр наатар ороод ирсэн Увс аймгийн Дэсмийн байж тэр нэг хөлн цагаан одоо шар хувцастай хөтөнцөн хөрмөр ороод ирж дээ үзэгчтэй. За энэ одоо Увс аймгийн Дэсмийн байж жагар дөржин ганцрыг одоо урдан зээрдмэр ороод ирсэн байна. За зээрдмэр одоо урагшлахнаа. За нөгөө өнгөж уралдаадсан Цэнцэрэнгийн одоо хүрээ алцсан морины одоо хөлийнх нэр чинь жоохон сулраад хоошоо суудсан баг харагдаж байна. За Баатаржуу хэрмөрнийх нь хөлийнх нэр чинь сулраад цаатал одоо нэг энэ морьдуудын ард дээр одоо урагшаад байгаа шүү байна. За ингээд одоо хурдан их насны морь дууралдааны араас одоо баахан морьдууд одоо ороод ирсэн байна да. За барай удаа төгж байна. За ингээд одоо бууралмар бол одоо аль хэдийн одоо холдоод одоо алгуулсан. За ингээд бууралмарны ард дээр хоёр морь одоо хөрмөр одоо ороод ирсэн. Энэ Увс аймгийн Дэсмийн үеж жагар дөржин ганцэргийн ахтай хоёр хөрмөр ороод ирж байгаа үзэгчтэй. Урдлынх нь дүүн ардлынх нь ах нь баха. Жагар дөржин ганцэргийн одоо хурдан хоёр хөрмөр одоо ороод ирсэн байна. За наатлаар одоо хулмар одоо уршилж байгаа Увс аймгийн Дэсм үеж Баяжрын Ламагийн хулмар одоо уршилж байгаа. Энэ цагаан цээж нэмнүүд уртлагддаг хийцтэй хэрмэр ороод ирсэн. За энэ одоо бас мөн одоо бас Баяжрын Ламагийн одоо хурдан хэрмэр одоо ороод ирсэн байгаа. Араас цэнд давиш хэрмэр ороод ирсэн байгаа. За одоо уршилнаа барай одоо төгсөн бууралмар үндсэндээ одоо барайнд орж байгаа. За дөрөвдөр болохтон зэрэг хэний мөр орж байгаа шүү үзэгчтэй. Ням баярын цэнгний ням баярын хэрмэр. За энэхүү эрхэмнүүд үзэгчтэй Увс аймгийн Дэсмийн Булгын өндөр овны тахилга баян наадмын хурдан их насны морьд барайнд орж ихэд Увс аймгийн Өлгийсмийн аймгийн алдарт байж Баастын бархасуудын одоо хурдан бууралмар хол тасаргаа төрүүлээ. За арын морьдууд боо явж байгаа шүү дээ. За арын морьдууд бол бөөнд үзүүр дээр харагдан. За хоёрлоо одоо хэний морь ороод ирсэн байна да үзэгчтэй. Баяжрын Ламагийн хулмар. За гурав дээр ганц зэргийн хөрмөр одоо ороод ирлээ. За дөрөв дээр лөхтөр цэнгний ням баярын хэрмэр. Тав дээр дахиад одоо жагар дөржин ганц зэргийн хурдан зээрдмэр. За 6 дээр болохтон зэрэг хэний Ламагийн хэрмэр одоо ороод ирсэн. 7 дээр болох нь цэнд давишийн хэрмэр. За 8 дээр болохтон зэрэг Завжин жимэн алдартын хөрмөр 8-9 багцаагаар за аймгийн алдарт туяаж Давананслын хатагтай хөрмөр 10 багцаагаар одоо ордоллаа. За 11 дээр Арднаас эдийн Жамин эрдний шаргамар одоо хурдалж авах шиг байна. За саястан нэр бөөнд бол одоо орж ирлээ дээ. За үнэхээр шимтэйг сайхан уралдаан боллоо. Их насны морьд уралдаан. Бууралмар одоо сайхан уралдаж төрүүллээ баяр үргээ. За баярлалаа. За морины хот баяр. Энэ Бацаахан даргын унгадуу тэгээд энэ жил шинэ долоотой морь. Тий. Бага насанда хурдан байсан да тий. Тий. А ер нь одоо хэр тааг байсан одоо ингээд бууралмар болсон юм уу? Тий. Их талаа татаад л дэлгэрхийн тожингууд удамтаад их талаараа бол тий. За холмор сайхан хараас тэгээд ам үзүүлээ баяр үргээ. За баярлалаа. Аргийн энэ аймгийн алдарт туяач Жаман Баяжрын өгшөлтэй адамын тэдний том залуу вэ. Их насны морьд 6-аас 10 үзүүлсэндээ баярлалаа. За их морьд хурдан байлаа. 3-т орсон байна баяр үргээ. За баярлалаа. За 3-т орсон хөрмөрний хат баяр. За 3-т орсон хөрмөр миний хоёрын унган манай өө сайн жижигхэн байд. Тэс тинад адуута. Тэгээд өөгийн минь унган адуу. 5-т орсон хөрмөр маань миний 3-т орсон хөрмөрний
төрсөн ах нь. Тэгээ ах トゥ хоёр мөрсөн. Цаахан урч сайхнаас давхиж заарагдлаа. Хээрмэр сайхан урдаж дөрүүлээ баяр үргэлээ. За баярлалаа. За хээрмэрийн харах баяр. Оо энэ суммуур нутгийн байр надад зөндөө архижсэн төрүүлжсэн. За хаанах хөшөлтэй. Унаг надад. За хамгийн ойрон амжилт. Оо сумдаа нэг төрүүлжсэн. Сумын баяр надад төрүүлжсэн. За ингээд хурдан их насны морьд уралдаан хамгийн шимтгээс боллоо. За хурдан их насны морьд уралдаан төрүүлж харагдсан төмөн хөдөө цус сэтрага байр шиглэнд гарч болж байна. За шагналыг Дансрангийн Дашин Баатарч өвдөргүүтэй ах トゥ нар нь одоо хамтдаа шагнасан байна. Байлж байгаа юм байна. За ингээд одоо тус гэр бүлийнхэнд нутгийнхаа сайхан овооны тахлаг баяр наадмыг ургийнхаа сайхан баяр наадмын хурдан их насны морьд уралдааныг дааж оролцоод баяр үргэж ирүүлэх саруу сайхан бүхнийг хүсье өрөөё. За эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ бидхэн Увс аймгийн Дисмэн зохион байгуулагдсан Болгын өндөр овооны тахлаг баяр наадмыг хөрөнгө ирэхээр нөлөөлж байгаа. За ингээд энэ сайхан баяр наадмыг хурдан хязгаар насны морьд уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан үлгүүдийг гарааны 6 дээрээс нэгэн зэрэг сайхан эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй анхаарч байна. За өнгөн дээрээ нэг цагаан цайж нэмэлтээ зээ тал зүрэ гараад ирсэн байна. За өнөө жил одоо тун турган байгаа даа энэ зээ тал зүрэ. За Увс аймгийн Дисмэн уяа Цэвэр авдангийн баяр цаагны одоо урдан зээр тал зүрэ гараад ирсэн бол саатлаар нь одоо задгаа дэлтэй сайхан бор үрэ гарлаа. Яган бор дүрэ гарч ирээд одоо хурдан хязгаар насны морьд уралдааныг хөтөлсөн. За энэ одоо өрөө тогтоон зэрэг Увс аймгийн Тариалан сумын уяаж бүрийн сугасрын одоо урдан яган бор дүрэ байна. Шархан дүрэ байна. За хоёр дээр тогтоон зэрэг баяр цаахны одоо урдан зээр дүрэ. За гурав дээр тогтоон зэрэг хал зүрэ гараад ирсэн байна. За энэ зээр одоо шал чивж юмэтэй зээр тал зүрэ тогтоон зэрэг Увс аймгийн Дисмэн аймгийн алдарч байж 5 даван диван анслын одоо урдан зээр тал зүрэ байна. За одоо энэ одоо хурдан үрээд үзэгчтэй түүний ард дээр 4 дээр хэврээ гараад ирсэн. За энэ одоо өндөр хангаа сумын уяаж гиний Цэдэн дамбын инк болтын өсгий цагаан хэрэг гэдэг үрээ шиг мөн шиг байна. Та түүний цаатар Увс аймгийн Завхан сумын аймгийн алдарт Шагдар сүргийн цагийн одоо 5 цагаан гэдэг хээр үрээ цаатар одоо 5 дээр гараад ирсэн. За ингээд одоо үзүүрийн 5 үрээ ч юм бол нэлээхэн очтойхон гарч ирээд хурдан хязгаар насны морьд уралдааныг хөтөллөө. За арын үрээнүүд орж ирсэн. Арын үрээнүүдийн наалаар нэг хөрөн үрээ гараад ирсэн. Түүний цаатар одоо бор үрээ одоо чинь Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт Дүжээгийн жамсрын одоо урдан бор үрээ гараад ирсэн бол түүний цаатар дээр болсон гэж засмал дэлтэй хээр үрээ гараад ирсэн байна. За тэр хээр болох тонзор Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт Цэвгжийн одоо урдан хэрүүрээ байна. За Цэвгжийн урдан хэрүүрийн цаал дээр нэг өндөрдүг ийстэй сайхан хүрэн аз үрээ гараад ирсэн. За энэ одоо Увс аймгийн Дисмэн уяач Аагнчовынхүү Баян мөнхийн бүлээ алдсан гэдэг үрээ цаалаар одоо гарч иржээ. Хязгаал үрээ гарч ирсэн байна. За одоо нэг авраг бор азаргных нь гал төлдөө үзэгчтэй. За энэ 3 үрээний хамгийн наалах тонцог Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт Шимдэгийн Дүжээгийн жамсрын одоо урдан аймгийн Арслан аймгийн алдарт Дүжээгийн жамсрын бор үрээ. Засмал дэлтэй хэрэг болох тонцог Увс аймгийн Дисмэн уяа Цэвэг аймгийн алдарт Цэвгжийн хэрэг гэсэн. За Баян мөнхийн үрээ алзуур гэсэн 2 3 үрээ инх удаа өмнөний нэг 5 үрээний араас нэг нөрөөгөн төлдөө очтой хангарлаа. За цаатал нь явж байгаа яган цамцтай өгд унтсан одоо өсгий цагаан хэрэг болох тонцог Увс аймгийн өндөр хангаас сумын Цэдэн дамбын инх болтын өсгий цагаан хэрэг гэдэг үрээ. За нэлээхэн очтой хангараад өнгөний өрөөд явж байгаа хөлийг нь ирчин одоо жоон судраад одоо хойшоо сууж ах шиг байна. За ингээд одоо хээ алцаа шивсгий цаг хэрвээ наатлаар зөв буруу талаар нь болох тонцоо 3 үрээ нэвт тууллаа. Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт уяаж диван анслын үйлчилүүлдэг аймгийн алдарт уяаж аймгийн алдарт уяаж аймгийн Арслан жамсрангийн одоо урд үрээ явж байгаа. За ингээд одоо үндсэндээ өнгөний 3 үрээ дээр хурж иж байна. Бор руу дөнгөлөөр авчихсан. За ингээд хурдны шүтнээс хязгаар насны морьд одоо 2 дээр болох тоо зэрэг шар чивж юмнээ одоо Увс аймгийн Дисмэн аймгийн алдарт уяаж Ламжуун диван анслын одоо урдан зээр тал зүрэ одоо урагшилж байгаа үзэгчтэй. За ингээд хурдан хязгаар насны морьд уралдааныг бор ягаа өрөө хөтөлсөн юм аа. За энэ бор ягаа өрөө тогтоон зэрэг Увс аймгийн Тариалан сумын уяаж Бүрэн сүрэнгийн Сугар сүрэнгийн одоо урдан үрээ, бүрийн сугар сүрэнгийн одоо урдан үрээ гэдэг даа. За ингээд Увс аймгийн Тариалан сумын одоо бор үрээ. За ингээд одоо үзүүрийн үрээнүүд нэлээд очтон гарсан. За арын үрээнүүд одоо орж иж байна. Үзүүрийн 6 үрээний арал дээр энэ үрээнүүд одоо урагшилж байгаа. За ингээд хамгийн наадлаар энийг зээр дөрөөр ороод ирсэн урагшилж байна да үзэгчтэй. За энэ зээр дөрөө чинь өндөр хангаас өмнө яаж
даваа нямын одоо хурдан зээр дүрээтэй тун адилхан үрээ гараад ирсэн байна. За цаатал дээр болохтон зэрэг задгаа дэлтэй хэврээ гараад ирсэн. Энэ одоо задгаа дэлтэй хэврээ болохтон зэрэг Увс аймгийн Дисмийн уяач Цэвэний Батар шиг мөрөөдөл хэр гэдэг үрээ чин одоо гараад ирсэн байна да. За энэ үржил одоо тун дурган байгаа та мөрөөдөл хэр чин за нуурхны аваанд 3 дурдсан, цагаан эргийн аваанд 4 дурдсан Увс аймгийн Дисмийн одоо сумын алдар туяаш Норчлын лавгагийн одоо унган одоо өгдөг. За энэ задгаа дэлтэй хэврээ болохтон зэрэг цэвэгжүү хэврээ одоо урагшлаад байна үзэгчтэй. За ингээд энэ үрээнүүд бол одоо ингээ үзүүрийн 6 өрөөний ард дээр явж байгаа. За ард дээр саяны хээр үрээ явж исэн. За ингээд одоо энэ 2 3 өрөө бол одоо урагшлаад үзүүрийн одоо өрөөнөдөр одоо очиод одоо уралдахыг бол байх гэж зэрэг да. За ингээд одоо Увс аймгийн Дисмийн булгийн өндөр авааны за тэр ард дээр болохтой нэг Цэдэнгийн Бат хоёрын хээр халзан үрээ болохтой зэрэг энэ өрөөнүүдэд явж байгаа. За энэ өрөөнүүдийн хамгийн цаадар саныг цавдар үрээ харагдаад өнгөрсөн шүү үзэгчтэй. Тэр одоо чулууны ринчингийн цавдар үрээтэй тун адилхан үрээ байна. За ингээд өнгөний өрөөнүүдийг одоо манай зурлаач одоо харуулж ирсэн. За хурдан хязгаал насны мөр дурдаа нэг одоо Увс аймгийн Завхан сумын уяач цогийн одоо хурдан хээр үрээ цаалдаа гараадсан. Наадлан диваны нансны одоо хурдан зээр дүрээ. За цаалд нь явж байгаа хээр халзан өрөө болохтой зэрэг өнөөдөр одоо 5 цаг гэдэг үрээ хурдан өрөө шүү. Увс аймгийн Завхан сумын Адуучин Хөдөлмөрийн Баатар Шагдвар сүрэн гэдэг хүн байсан. За түүний хүү одоо цогийн аймгийн алдартай цогийн одоо хэр алдсан үрээ. Дорнод аймгийн Цагаан улсын Монгол улсын тод монлоо яа Төвдөн эдийн Бацоргийн унган адуу. Өнөөдөр одоо Завхан сумд зохион болгогдсон Чандман аваархан тахилгын наадамд төрүүлсэн. За тэгээд одоо цагаан эргэн аваа төрүүлсэн. За Увс аймгийн зүүн гол сум зохион болгосон олон нурын эргэн аваад амын үзүүцэн гэж ярих бол хурд үрээ. За ингээд 3 дээр болохтой зэрэг хэний үрээ яваад байгаа шүү зэ. Баяр цагны одоо хурдан зээр тал зээр яваад байгаа. Баяр цагны зээр тал зээр бол өнөөдөр шүтлэн үрээдээ үзэгчтэй. За энэ чинь Төв аймгийн өгшөлтөө яа саадлын зээр тал зээр өгчтэй ганган хөдлөж байна да. За очтойгон барай орцоо хурдан байгаа юм. Хязгаал насны урдын уралдааныг ингэж өнгөлнө гэдэг чинь өнөөдөр бол төвгүйхэн хурдан байгаа байна. Өнөөдөр хязгаал насны урдын уралдааныг за ингээд одоо хангар дууган сайхан гарч ирэх хөтлөлөө үзэгчтэй. Барай бол одоо ойрцсон байгаа. Увс аймгийн Дисмийн уяа Цэвэн Аравдангийн баяр цагны хурдан шүлэн зээр дүрэнхөө зээр талзан үрээ хязгаал насны мөр дуурдааны хөдлөөд одоо инхөө барай үзүүдэглээ. За одоо нэг ившээж тавьсан номшгол одоо усны хурдаллаа да. За инхүү эрхэм үзэгчтэй булгийн өндөр авааны тахилгын наадмын хурдан шүлэн насны мөр барайнд орж ирэхэд Увс аймгийн Дисмийн уяаж Цэвэн Аравдангийн баяр цагны одоо хурдан зээр талзан үрээ төрүүлээ үзэгчтэй. За амын үзүүн дээр болохтой зэрэг Шагдвар сүрэнгийн Увс аймгийн Завхан сумын аймаг алдар Шагдвар сүрэнгийн цагийн одоо хурдан 5 цагаа хээр халзан үрээ одоо хурдаллаа. За 3 дээр чинь Увс аймгийн Дисмийн аймгийн алдарч байж Хамживын диван анслын одоо хурдан зээр халзан үрээ 3 удаа хурдаллаа. За одоо хурдан байгаа юм байна. За арай үрээнүүдийн байр бол өөрсгсөн байгааг одоо үгүйсэхгүй. За араас хээр үрээ ороод ирсэн. За Увс аймгийн Дисмийн уяаж Цэвэний Батар шиг мөрөөдлийн хээр гэдэг үрээ хээр халзан үрээ 4 дурдалж 4 наад дурдам дараалан одоо аригц амжилтыг одоо үзүүллээ. За 5 дээр Увс аймгийн Дисмийн аймгийн алдарт байж аймгийн арслан Лүжээгийн Жамсрангийн одоо ордон бор үрээ одоо аргийн 5 одоо ордолж байгаа юм байна. За 6-7 үрээ. За наадлаар Увс аймгийн Дисмийн уяач Жавын Баян мөнхийн одоо хурдан Болой хазан гэдэг үрээ 6 одоо ордолж байна. За нэг арын үрээнүүд бол нэлээд хэрүүхэн орж ирлээ. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэнд энэ үе наадмын хурдан хязгаал насны мөрдөө уралдааныг хүргэлээ. Цагаан урд төрүүлээ баяр үргээ. За маш баяртай. За өрөөнийхөө тухай ярив. Өрөө Төв аймаг өрөө байгаа. Яа өрсөн. За Шүтлэн авсан. Шүтлэн өрөө байгаа маань. За. Тэгээд хязгаалангуудаар уралдаад сайхан төрүүлээ. Улгийн нутгийнхаа. Маш баяртай. За цаг сайхан наадамч байна та. Сайхан наадам болж За байна. хээр халзан өрөө бас хурдан нотлоод энэ наадам дам үзүүлээ. Тэгэлээ энэ овооны өдөрлөх дээрээ 3 дахь удаага овооны уялд мардлаа. Хоёрт нь ам хөзөөллөө. Нэгд нь цагаан эргийн хар хүчний овоо тахилгаанд төрүүллээ. Сайхан байна. Хязгаал үрээ. Цагаан урдаж 3 дээр 5 гэсэн байна баяр үргээ. Тэглээ сайхан мадлаа. Өөр онгаадуу. Өнөөдөр тэр онгийн одооны юм байгаа маа дээ. За баян хотод даага. Тэд норлоо. Толгойгоор орчихлоо эзэнтэйгээ. Хоёр орчлоо. Баян хотодны Тэр өнөөдөр 3 орсон аа. Цагаан урдаж араас нэхэд хайргийн 4 торлоо баяр үргээ. За баярлаа. За хээр өрөөнийхөө тухай. За миний хээр аймгийн алдарт байж Нарчлан лагус сүрэн гэдэг ахын хээр азрахын төл. Яам хороодод өрөө уралдаад хавар сумынхаа оцоод уралдаад аригдчихэд тэгээд давхар ягаар нуурхын аваад очиод урвуулад уржигдэр цагаан эргийнхаа баяр наадамд бас аргийн дэрв дөрж ирээд одоо энэ баяр наадамд хурч ирээд дөрвөлдсэнд их баяртай байна.
За хурдан хязгаал насны мордын уралдаан сайхан болж өндөрлөө. За ингээд хурдан хязгаал насны мордын уралдаан төрүүлж яригдсан мордын бай шагналыг харцуулж байна. За шагналыг шарын нанслын үр хүүхдүүд дааж одоо бай шагналыг гардуулж байна. За юмс одоо ургад махын сайхан бай наад хурдан хязгаал насны мордын уралдааны бай шагналыг дааж оролцсон тус одоо гэр бүлийг саруу сайхан бүхнийг хүсгээрэй. За эрхэм мэдээд үзэгчдээ Ус аймгийн дэсэм зохион байгуулж байгаа Булгын өндөр овооны тахилга байр наадмын хурдан шүтэн насны мордын уралдаанд хүртэгдсэн хурц урдан үлгүүдийг гарааны 6 дээрээс одоо нэгэн зэрэг сайхан эргэж байна. За ингээд одоо хурдан шүтэн насны мордын уралдаан ингээд дүнгэж одоо энэ дэр улаан цээж нэмнэтээ одоо хурдан өрөө одоо өгдөөд одоо гарлаадаа үзэгчдээ. За тэр өрөө тогтоох Ус аймгийн дэсэмийн үеэж өндгөөгийн Батцангэрийн одоо хурдан өрөө байна. Өнөөдөр одоо тун дөрвөн байгаа гэж дуудаж байсан. За хоёр дээр тогтоох зэрэг Ус аймгийн баруун дөрвөн сүмийн үеэж сумын алдарт үе сая дамжин бэлжлийн ням сумбгийн одоо хурдан өрөөгаар авчих шиг боллоо. За ингээд одоо арын өрөөнүүд нэлээд зүтгээтэй. За энэ наатаар болох одоо өндөр бор өрөө одоо ороод ирсэн одоо уршил одоо үзэгчтэй. Энэ Ус аймгийн баруун дөрвөн сүмийн үеэж хөрөлжийн хөрөл татны одоо хурдан бор өрөө мөн шиг байна. За ингээд одоо манай зурлаач одоо уршлаад үзүүрийн өрөөнүүдийг одоо таагундаар болох. Энэ донд битүү цээж нэмэтэй бор өрөө одоо чинь Ус аймгийн баруун дөрвөн сүмийн аймгийн алдарт байж хөөгийн сэржээгийн одоо хурдан бор өрөө бас одоо энэ донд одоо уршилж авах шиг байна. За энэ бөөн өрөөний хамгийн наадлаар одоо цагаан хувцастай цагаан цээж нэмэтэй хонгор хал зүрээ одоо уршиллаа үзэгчтэй. Ус аймгийн за дэсмийн 11-р огийн үе цэрэнгийн ганжууржийн одоо хурдан өрөө хонгор хал зүрээ байна. За энэ шар цээж нэмэтэй хөрөн өрөө өнгөн дээр гарч ирсэн байна. Хоёр дээр одоо гараад ирсэн бол одоо гурав дээр гараад ирсэн байна. За энэ одоо хөрөн өрөө тогтоон зэрэг Ус аймгийн дэсмийн үе аж дөгөржийн отхон төмрийн одоо хурдан хөрөн өрөө байна. За Ус аймгийн баруун дөрвөн сүмийн Ус аймгийн дэсмийн уугуул талын гал компани захирал цэрэн дондмын одоо унган адуу гэдэг дээ. За ингээд одоо энэ өрөө зүрх өнгөн дээр тогтоон зэрэг Ус аймгийн баруун дөрвөн сүмийн сүмийн алдарт бай дамжин бэлжийн ням сумбгийн одоо хөрөн өрөөгаар авцсан. За ингээд одоо энэ баярын наадмын хурдан одоо өрөөг тогтоон зэрэг Батцангэрийн одоо хурдан өрөө хөтлөөд одоо урагшаагаар авцсан байгаа. За дөрөв дээр тогтоон зэрэг ганжууржийн одоо хурдан хонгор өрөө, тав дээр тогтоон зэрэг Ус аймгийн баруун дөрвөн сүмийн үе ач хиний өрөө. Хөрөлжийн хөрөл хотын одоо хурдан бор өрөө. Түүний арал дээр тогтоон зэрэг Ус аймгийн дэсмийн баруун дөрвөн сүмийн аймгийн алдарт хөхөөгийн сэржээгийн одоо хурдан бор өрөө гэсэн хоёр. За аргагүй одоо Ус аймгийн дэсмийн уугууд Жавын бай мөнхийн одоо хурдан бор озрны хоёр гал төлөл одоо өнгөний өрөөнүүдээр гараад ирсэн одоо уршиж байгаа харагдаж байна. Да бор озраг гэдэг бол яахан аргагүйсэн. Хурдан төлөлтэй ийм л одоо азрагдаа. За ингээд одоо манай зуруулаач одоо урагшлаад энэ баярын наадмын хурдан шүтэн насны мордын уралдааныг холхон тасархаа хөдөж гарсан хөрөн үрээн дээр ирж байна. За энэ хөрөн өрөө тогтоон зэрэг Ус аймгийн дэсмийн уяаж өндгөөгийн Батцангэрийн одоо хурдан хөрөн үрээ. За Дорнод аймгийн хөдөн борсмын мөнгөн хөдгийн анххоёр гэдэг хүний одоо унган адуудаа энэ хөрөн үрээ. За өнөөдөр одоо ус тун төргөн байгаа гэж дуудаж байсан. Тэгээ аргагүй одоо хурднаа одоо бас энэ хурдан шүтэн насны мордын уралдааныг л очтойхон гарч ирээд одоо хөдөд гараад ирсэн байна. За хөрөн өрөө бол одоо ингээ Батцангэрийн хөрөн өрөө бол одоо энэ баярын наадмын хурдан шүтэн насны мордын уралдааныг хөдлөөд одоо урагшилж байгаа. За ингээд хоёрын дээр ямар өрөж ирэх вэ гэдэг одоо бүгд харъя. За ингээд одоо нэлээд олон тасарсан манай зурлаач бол газар
аваад л байна да. Газар тогтоод арай болоогүй. За ард дээр болох тонцор Увс аймгийн өндөр хангаас сумын сумын алдарт бай Дамдын мэлжрийн Нямсанбунгийн хөрөнгө үрээ одоо гараад ирсэн. За энэ одоо хөрөнгө үрээчин болох тонцор байж дээ үзэгчтэй. Энэ Варанга аймгийн хотон сумын Монгол улсын тод манлаа яач асан за аюушийн сугар соломон гэдэг хүний унган адуудаа. За 3 дээр болох тонцор Увс аймгийн дисмийн уяа Дөгөрживийн том төмрийн одоо хурдан одоо хөр үрээ. За отгон төмөр гэдэг уу яаж бол одоо Сүхбаатар аймгийн хатсан сумд одоо суяа сойлгон тааруулан уйжруулдаг. За Увс аймгийн дисмийн ууг бол талын гал компани захирал Цэрэн дондын унган адуу 3 дээр явж байгаа хөр үрээ бас ер нь одоо урагшлах үрээ да. За ингээд Увс аймгийн дисмийн Дөгөрживийн одоо отгон төмрийн одоо хурдан үрээ 3 дээр Дамдын мэлжийн Нямсанбунгийн одоо хөр үрээ 2 дээр. За ингээд одоо эхний 3 үрээгээр авчихсан бол 3 4 5 үрээнүүд нэлээд ширэг орж ирлээ. Наадлаар очиж байгаа хонгорал зураа Увс аймгийн дисмийн яаж Ганжууржийн одоо хурдан үрээ шүү үзэгчтэй. За ингээ Ганжууржийн одоо хурдан үрээ, Цэрэнгийн Ганжууржийн хонгор хал зүрээ. Түүний цааталтаар дунд нь явж байгаа бор үр болохтон Увс аймгийн баруун төрөө сумын уяаж Хөрөлжийн хөрөл хотын одоо хурдан бор үрээ. За энэ одоо баяр наадмаас 2 хоногийн өмнө Увс аймгийн зүүн говийн суманд зохион байгуулагдсан шар толгойн говонд гэдэг одоо баяр наадам төрүүлчээд ирсэн үрээ шүүдэр дунд явж байгаа бор үрээ. Түүний цаатаар одоо уршилж байгаа цагаан говцтой өгдөгдсөн бор үр болохтон Увс аймгийн дисмийн баруун төрөө сумын аймгийн алдарт уяаж хөхөөгийн сэржээгийн одоо хурдан бор үрээ. За энэ 2 бор бол Увс аймгийн дисмийн угуул Жавын бай мөнгөний одоо хурдан бор азрын гал төлөвдтэй үзэгчтэй. За ингээд одоо ингээд ороод ирсэн байна. За арын үрээнүүд нэлээд ширүүхэн хөлдөө одоо орж иж байна да. За ингээд одоо хонгор үрээ ороод ирсэн байна. За энэ одоо араас одоо хонгор орж иж энэ гамболтой хонгор үрээ тун төсөө одоо хонгор үрээ одоо орох шиг байна. За наатал бас өндөр бор хар үрээ ороод ирсэн байна үзэгчтэй. За энэ одоо цэвжүү хэрүүтэй тун адхан үрээ ороод ирсэн. За ингээд манай зурдаач одоо урагшлнаа. Одоо урагшлаад одоо үзүүрийн өрөөнүүд хавал ер нь бол барай бол одоо нэдэн төгссөн. За ингээд одоо энэ 6 7 4 5 6 дээр явж байгаа 3 үрээ. За Ганжууржийн одоо хөр хонгор хал зүрөө 4-д хуваарь шүү үзэгчтэй. Цаатлал болохтон Увс аймгийн баруун төрөө сумын уяаж Хөрөлжийн хөрөл хотын одоо хонгор хал зүрээ баруун төрөө сумын аймгийн алдарт уяа Сэржээгийн хөхөөгийн сэржээгийн одоо ордон бороо гэсэн. За ингээд энэ 3 үрээ одоо уршуулж байгаа. За ингээд үзүүрийн 3 үрээ ч юм бол нэлээд холоод тасарсан. За ингээд өнгөний хөр үрээнд бол одоо сарын 2 үрээ барахчгүй очиж байгаа юм биш үү? Ирж байгаа юм биш үү үзэгчтэй. За Батцанглийн хөр үрээнд бол хотон зэрэг арын 2 үрээ одоо ирж байгаа юм байна. Увс аймгийн баруун төрөө сумын алдарт бай Дамдын мэлжрийн Нямсанбунгийн хөрөнгө үрээ наалтаа цаатал нь хотон зэрэг Увс аймгийн дисмийн гуул уяач Дөгөрживийн отгон төмрийн за отгон төмрийн хөр үрээ чинь ингээд урагшилсаар байгаад за өнгөж уралдаж байсан Батцанглийн одоо хурдан үрээнд одоо хүрээд ирсэн байна. Өндгөөгийн Батцанглийн одоо хөр үрээд ирсэн. За хөр үрээ туулаад гараа явжээ. За ингээд одоо барай орсон хөр үрээний тухайд бол өнөөдөр тун дөргөн байгаа байна. Увс аймгийн дисмийн угуул талын гал компани захирал Цэрэн дондын унган адуу Увс аймгийн дисмийн уяаж Дөгөрживийн отгон төмрийн одоо хурдан үрээ аргагүй өнөөдөр хурдан байгаа байна. За ингээд одоо барайгаа хардсан хүүхэд бол одоо мордон усаан гаргацсан байна. За энэ хүү иргэн үзэгчтэй Увс аймгийн дисмийн булган өндөр энэ сайхан баяр наадмын шүд насны мордын барайнд орж ирэхэд Увс аймгийн дисмийн уяач Дөгөрживийн отгон төмрийн одоо хурдан хөр үрээ төрүүлэн гэж төмөө олыг байсгаж байна. За амуу үзүүн дээр гарсан цагаас өмнө үржсэн Увс аймгийн дисмийн уяач Өндгөөгийн Батцанглийн хурдан Өндөгжөөгийн Батцанглийн одоо хурдан хөр үрээ амуу үзүүлрлаа. 3 дээр Дамдын мэлжрийн Нямсанбунгийн одоо хөр үрээ. За 4 дээр Хөрөлжийн хөрөл хотын баруун төрөө нүрээ бор одоо урдлаа. 5 дээр Цэрэнгийн Ганжууржийн хонгор хал зүрээ одоо урдалж байна. За ингээд одоо эхний 5 үрээ 6 дараа болохтон зэрэг аймгийн алдарт уяа Цэвгжүү хэрүүрээ араас нэхээд орж 6 дараа одоо хурдалж байгаа маань үзэгчтэй. За ингээд 6 дараа бол Цэвгжүү хурдан үрээ одоо хурдаллаа. За 7 араас одоо зүтгэж байсан 10 7 дараа одоо хурдалж байгаа юм байна. За 8 дараа болохтон зэрэг 11 дугаар гүнгэж Ташгүүгийн зэв дүрээ. За 9 дээр болохтон зэрэг Батбулдын одоо хурдан хэрүүрээ одоо хурдалсан байгаа. За ингээд одоо арын өрөөнүүд бол нэлээ сайхан орж иж байна. Ингээ тав хүндээ хурдан шүдэн насны мордын уралдааныг хүргэлээ. За шүдлэн сайхан уралдаж төрүүлээ. Шүдлэнийхээ тухай ярил тээ. Би Увс аймгийн дисмийн хараад Сүхбаатар аймгийн баруун уртын хараад цогол Дөгөрживийн отгон төмөр гэдэг зал байна. Өнөөдөр зорж ирж оролдоод өнгөр сайхан төрүүлээ. Үрэмээ. Амуу үзүүлээ хоёр үгээ. За баярлалаа. За шүдлэн өрөөнийхээ тухай ярил. За энэ Дорнот аймгийн хөлбөмбөг сумын Мөнгөгийн анх хоёр гэдэг залгаас авсан юм аа. Тий. За тань дээр хэд хичээл орлоо? Энэ номер 11 сар дээр одоо анх удаага нь орлож байна. Өндөр ангаас ир сайхан уралдаж одоо шүдлэн өрөө гуруулууллаа. Баяр үгээ. За баярлалаа. За өрөөнийхээ тухай ярил. Харанга аймгийн хотон сумын яриад Монгол улсын тод манлаа бичсэн.
аюушин сугарцалмах унгаад. За энэ жил хэдгөө оролцож байна тий. За энэ 100 анхных оролтоо нэг хийлээ. Шүтлүүрээ сайхан дөрвөлөө баяр өгөө. За баярлалаа. За шүтлүү дөрвөсөөрөө хядлаар. Миний бороо нэг удам өгшлэн болохоор эцгэн Баян мөнхийн араа бур алрагын төл ихэнх гам төмөр гэдэг хүний харгүй байдیں۔ Энэ хавраас хойш 5 мордож байна. 5 мордод 4 төрүүлж нэг архиж байна өнөтер. Шүтлнаас нь одоо сайхан оролдож 5 торлоо баяр өгөө. Баярлалаа. Тэглээ бас энэ нутгийн ард түмэнд бас их баярлж байна. Энэ одоо миний хайзаас авсан одоо юм байгаа маа нодлон жил. Увс аймгийн дэс сумын 10 дугаар багийн C11-ийн баяр цаахан гэдэг залуугаас нодлон авсандаа нодлонгосноор одоо нилээн одоо төрүүлж архиж байна. Бас их сайхан урд мөр өгсөн баяр цааханд баярлалаа. Ингээ хурдан шүтлэн насны мөрд оролдоо. Гож өндөрсний дараа хурдан шүтлэн насны мөрд оролдоо төрүүлж яригдсан шүтлэнгүүдийн бай шагналыг гардуулж байна. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн бай шагналыг чигдний балжин юмын хүүхдүүд одоо дааж байлж байгаа одоо та хүндээ дуулахад таатай байна. За иймээс одоо ураг удмынхаа зохион байгуулалтын сайхан баянаад хурдан шүтлэн насны мөрд оролдооныг дааж одоо байлж оролцсон. Тус одоо гэр бүлийнхэнд халуун талархал илэрхийлье. За их мөндөд үзэгчдээ Увс аймгийн дэс сумын зохион байгуулагдсан Булган өндөр овооны тахлаг баяр наадам болоод за борлуу доогдол Увсан овгийнхны ургийн баярын одоо энэ сайхан баяр наадмын хурдан одоо даггараа 6 дээрээс нэгэн зэрэг сайхан хэрэглээ. За хурдан даг одоо дөнгөж ирэнгүүт хонгордог одоо хөтөлөгдсөн. За энэ одоо хонгордог одоо надаар хэлдэг одоо хүмүүс сайн мэдэж байгаа хаа. Өнөө жил тун түргэн байгаа Увс аймгийн дэс сумын Жамсрангийн бажны хонгордог одоо гараа ивсэн болоод за мөн одоо хоёр дээр энэ Увс аймгийн баруун түрүүн сумын уяач дөрөлгийн тэнцвэрнгийн одоо доодор хүрэн гэдэг тэр даагууд одоо 3 дээр хонгор дагаар авсан. За мөн одоо бас бажны халтар хайр дагуулад бас нэвтүүлээд одоо энэ цагаан цэвэр нэмнэтэй хайр даг одоо хурдан дагны урдааны хөтөлсөн. За хоёр дээр тогтоон цаг Жамсрангийн бажны хонгор даг, 3 дээр Увс аймгийн баруун түрүүн сумын уяач дөрөлгийн тэнцвэрнгийн одоо доодор хүрэн гэдэг даг. За ингээд одоо үзүүрийн дагнууд бол үнэхээр одоо очтойгон байгаа. Галтайхан байгааг одоо харуулж байгаа юм байна. Урдан байгааг харуулж байгаа юм байна. Урдан даг одоо дөнгөж ирэнгүүт ингээд хөтлөөд одоо урагшлаад одоо гараавчлаа. За ингээд одоо манай зурлаач суугаад одоо харыг дагныг харуулах. За 3 дээр тогтоон Увс аймгийн баруун түрүүс юм уу яаш дөрөлгийн тэнцвэргийн доодор хүрэн гэдэг дагад ороод ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо өнгөний 3 дугаар арын дагнуудаас сэрхэн болсон. За 4 дээр саард даг орж ирж суужигдаа энэ саард даг Увс аймгийн дэсмэн уу яаш Ганбаатарын одоо урдан саард даг байна үзэгчтэй. За энэ одоо саард даг одоо ороод цааталнууд тогтоон зэрэг Лүжээгийн Жамсрангийн одоо урдан хайр даг нь ард дээр ороод ирсэн байгаа харагдаж байна. Улаанбаатартай тогтоон түүний ард дээр тогтоон зэрэг хул даг одоо ороод ирсэн байна. За энэ хул даг тогтоон зэрэг хэний дагдаа үзэгчтэй Увс аймгийн Тэсмэн үе Цэвэравдангийн баяр цаахны одоо даг түүний ард дээр одоо тэр цэнгэр хувцастай хөдөлсөн хүрээ алдсан даг одоо ороод ирсэн мөн үзэгчтэй. За тэр одоо хүрээ алдсан даг одоо Увс аймгийн Тэсмэн үеж Одхүүгийн одоо хурдан хүрээ алдсан даг байна. За ингээд одоо энэ дагнууд тогтоон зэрэг 6 7 8 бүрэн дээр одоо уршиж байгаа даг. За энэ 3 дагны ард дээр явж байгаа даг бол Увс аймгийн Тэсмэн үеж Нямдахтын Одхүүгийн одоо хурдан даг байна. 11 дөрөгийн хүрээ алдсан даг. За араас одоо нэг хайр даг нийтээ ширүүх орж ирсэндээ үзэгчтэй. За энэ хайр даг тогтоон зэрэг Увс аймгийн Завхан сумын аймгийн алдар туяач Дөрцөрнгийн гэр дотны одоо хурдан хайр даг байна. За
Усан Московын болгосон 100 дагны уралдаанд 10 одоо оролцсон дагнаа үзэгчтэй. За ингээд одоо энэ дагнууд одоо явж байгаа бол за арын уралдалт нь болохтой зэрэг одоо хурдан дагнууд одоо оршиж байна. Сааралдаг одоо гараад ирсэн одоо оршиж байгаа шүү үзэгчтэй. Усан аймгийн Дисмийн 10 дугаар гийн үеэш Ядмын Ганбаатарын одоо хурдан сааралдаг наатал нь одоо оршиж байна. Цаатал нь тогтоон зэрэг тоодогоон хувцастай өгöd унтсан хүрэн дагаад тогтоон зэрэг Усан аймгийн баруун төрөөсмийн үеэш дөрөлгийн тэнцвэрийн доллар хүрэн гэдэг даг. За энэ одоо Усан аймгийн Дисмийн үеэч эний баян жавын баян мөнхийн одоо хурдан бор азарныхын төлөв байж байх магадлалтай дагдаа. За барахчгүй мөндөө за цаатал нь тогтоон зэрэг хонгор даг одоо оршиж байгаа. Балжины хонгор даг одоо урагшлаад байна. За мөн одоо нэг хэр даг одоо гараад ирсэн байгаа. За ингээд одоо үзүүрийн одоо дөрвөн дагуулууд ингээд ивсэн. За өнгөн дөрөн болох тоон зэрэг хэр даг одоо урагшаасан. Жамсрангийн Балжины хэр дагуулууд одоо галтар дагуул нэлээд одоо холхон тасраад одоо ивсэн. За ингээд 5 дээр болох тоон зэрэг Жамсрангийн хэр даг орж ирлээ. Усан аймгийн Дисмийн аймгийн алдартай Лужагийн Жамсрангийн одоо урдаа хэр даг нэлээд одоо арахаас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ дагнуудын хооронд бол нэлээд одоо бас одоо сонирхолтой уралдаан гарахандаа үзэгчтэй. За ингээд энэ дөрөв дээрээ бодгоо бол энэ цэнхэр жээж нэмнэтэй өндөр одоо хөрөн дагуулах тоон Усан аймгийн баруун төрөөсмийн үеач дөрөлгийн тэнцвэрийн доллар хүрэн гэдэг дага өнөө хавар одоо хэд хэдэн баяр наадамд бас айрагдсан юм одоо урдан дагаа. За ингээд одоо урагшилнаа энэ дагнууд одоо урагшлаад үзүүрийн одоо галтар даган дээр очиурлах нь гэдэг одоо бүгдээрээ тун удахгүй одоо бүгдээрээ харах болно. За ингээд одоо хонгор дагуулаад аман ангал за хонгор дагуулаад өнөө жил тун төргөн байгаа дагтаа Усан аймгийн Дисмийн уяач Жамсрангийн Балжины хонгор даг. За ингээд энэ гурван дагууд хөдлөөд явцсан үзүүрийн хэр дагны араас за энэ гурван дагны арал дээр тогтоон зэрэг хэр даг яваад байгаа Усан аймгийн Дисмийн Лүжээ аймгийн алдартай Лүжээгийн Жамсрангийн хэр даг. За мөн одоо Усан аймгийн Дисмийн уяач Цэвэн Аравдангийн баяр цайхны одоо урдан хул даг. За цаатлан Усан аймгийн баруун төрөөсмийн уяач дөрөлгийн тэнцвэрийн одоо урдан даг. За энэ гурван дагны арал дээр буюу одоо 8 дээр тогтоон зэргийн жижигхэн хэр дагаад оршуулж байгаа. Усан аймгийн Завхан сумын аймгийн алдартай Дөрцөрөнгийн гэрэл хотын одоо урдан хэр дагаа. За энэ хэр дагч нь тогтоон зэрэг за Усан аймгийн Усан аймгийн засаг дараагаар ажиллаж байсан Давины бат цайхны одоо унган адуу гэдэг те. За өнөө жил тун дөргөн байгаа гэж дуулдж байсан. 100 дагныхаа уралдаанд одоо 200 мянган төгрөгийн 100 дагныхаа уралдаанд тогтоон зэрэг 10 дотоо урдсан даг шүү үзэгчтэй. За энэ дагнуудын өнгөн дээр тогтоон зэрэг за тэр наад баяр наадамд 8 дотоо урдуулсан Лүжээгийн бай Жамсрангийн одоо урдын хэр даг энэ дөрвөн дагны өнгөн дээр одоо урагшаад байгаа. Дунд нь явж байгаа уул даг тогтоон зэрэг Усан аймгийн Дисмийн уяа Цэвэн Аравдангийн баяр цайхны одоо уул даг гэж за сүүлийн үеэс олон цагаан одоо орц урдуу үлгүүдээ гаргаж ирж за олон цагаан баяр наадам төрүүлгэж айрагдаж за мөн одоо бас Диснутагтаас олон цагаан одоо хурдыг дарааж байгаа юм бол яхаагүй Усан аймгийн Дисмийн Цэвэн Аравдангийн баяр цайхан гэдэг залуу. За доллар хүрэн гэдэг чинь өнөөдөр нэг дөрөвдөө хөдөлж өгөхгүй хойшоо суучих шиг боллоо одоо. За энэ дөрвөн дагны сүүл рүү одоо суугаа ивсэн. За ингээд үзүүрийн дагнууд нэлээд олдоод гараа ивсэн. За ингээд одоо манай зурлаа шууд одоо урагшаад үзүүрийн дагнуудыг орлох барай одоо үнцэндээ нэлээд өгсөн. За ингээд одоо хоёр галтар даг хэр даг хоёр одоо урагшаад байгаа үзэгчтэй. За энэ одоо галтар эд олготон зэрэг энэ хиний даг диванслын одоо урдын хэр даг цаатлан болох Ганбаатарын саарал даг гэсэн. За хоёр даг бол одоо ингээд нэлээд зүтгээд урагшилж байна. Усан аймгийн Дисмийн уяач Ганбаатарын Ядмын Ганбаатарын одоо хурдан саарал даг гэдэг чинь цаатал нь одоо урагшаад байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ хоёр даг бол одоо араас одоо ингээд одоо явж байгаа. За хонгор даг бол одоо энэ хоёр даг энэ дагийг бол одоо орхиод гараа ивсэн байна. За наадлын явж байгаа сартай хэр даг болохтой зэрэг Усан аймгийн Дисмийн аймгийн алдарт байж Ламжмын одоо диванслын одоо хурдан сартай хэр даг байна. За сартай хэр даг одоо ингээд урагшаад байгаа. Цаатал нь болохтой зэрэг Ядмын Ганбаатарын одоо хурдан саарал даг. За нэг 4-5 бөөрөн дээр явж байгаа 3-4 бөөрөн дээр явж байна. За ингээд үзүүрлэг хонгор даг бол гараа ивсэн байна. Халтар дагны араас одоо гараа ивсэн 3-4 дээр явж байгаа саяны хоёр даг. За ингээд хонгор даг болохтой зэрэг халтар даган дээр ижээ ингээд Усан аймгийн Дисмийн зохион байгуулагдаж байгаа. Булгийн өндөр овооны тахилга болоод борлуу довгны лувсан овгийнхны энэ сайхан баяр наадмын хурдан дагны уралдааныг Усан аймгийн Дисмийн Жамсрангийн Балжины одоо хонгор даг халтар даг гэсэн хоёр даг төлжээ үзэгчтэй. За хонгор дагны тухайд бол өнөө жил тун дөргөн байгаа үзэгчтэй. Анхлан одоо 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохиосон нуур хиний овооны баяр наадамд хоол тасархай төрүүлсэн. За дараа нь хүүхдээ овооны тахилга баяр наадам төрүүлсэн. За саяхан одоо 2022 оны за хиний 6 сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан цагаан эргэн овооны тахилга баяр наадам төрүүлсэн. Ингээд одоо 3 наадамд одоо дараа нь төрүүлчихэд байгаа хонгор даг бол яахан аргагүй одоо энэ хонгор дагаа. За энэ одоо энэ чинь Багсад одоо усан Цэрэн Аравдангийн баяр цайхны одоо гар дээрээс л одоо энэ Усан аймгийн Дисмийн уяа Жамсрангийн Балжины юмд одоо ирсэн одоо хонгор дагаа. За хонгор даг бол аман ангал за үзүүрлэг юм бол алтар дагаан дийж урдах юм. Алтар даг нь хөдөн жоохон хөлийг нэрч суларсан байна. За ингээд хонгор даг одоо өнөөдрийн баяр наадам төрүүлэх гэж байгаа юм байна. Улам холдож одоо үзүүрлэгээ тасарч байна гэж шүү дээ. Өнөөдөр хувьд за энэхүү эрхэм үзэгчтэй Усан аймгийн Дисмийн зохион бодсон булган өндөр овооны тахилга болоод за борлуу довгны лувсан овгийнхны баяр наадмын одоо энэ сайхан баяр наадмын хурдан даг барайд орж ирээд Усан аймгийн Дисмийн уяа Жамсрангийн Балжины хонгор даг төрүүлж за энэ одоо хавар зууны 4 дахь төрүүгээ хүртэж байна. Миний мэдх юм. За хоёр дээр ямар даг орж ирэх нэ гэж
За адаараасаа 2-5 зэрэг утсан. За Авсан аймгийн Дисмийн аймгийн алдартай Лүжээгийн Жамсрангийн хайр дааг 2 3 дээр Цэвэн 10 дэнгийн баяр цайхны хулдааг 3 дээр одоо урдаллаа. За 3 дээр одоо урдалсан. За арын дагнуудыг одоо харуулна да. За 4 дээр ямар дагаварч ирэх нэ? За 4 дээр хэний дагаварч ирж байна? Авсан аймгийн Дисмийн аймгийн алдартай Ламжуугийн Диванслын одоо урданда аймгийн алдартай дагаварч байна. 5 дээр Авсан аймгийн Завхан сумын аймгийн алдартай яаж Дөрцөрнгийн гэрэл хотын одоо хурдан хайр дагаад одоо орж ирлээ. За анган дээр урдж байсан дагнууд бүгд дээр одоо сайхан ороод ирлээ. За арын 2 дааг одоо орж ирж байна. За галтар дааг саарал дааг одоо 2 орж ирж байна үзэгчтэй. За галтар дааг Увсан аймгийн Дисмийн үе Жамсрангийн Мэлжиний одоо улдан галтар дааг наалтал нь одоо зүтгээтэй гараа цахарсагаас өнгөнөр орж байна. Цаалаар саарал дааг дайрлаа. Ингээд за ингээд Ятмагийн Камбатрын саарал дааг 6 7 дээр Мэлжиний хээр дааг одоо урдуллаа. За 8-ын дааг ямар дааг орж ирэх вэ? За арын даагнууд бол бөөнд юм биш үзэгчтэй. За арын даагнууд за 8 дээр болохтой 6 Увсан аймгийн Дисмийн үе за Нямотгийн Одхүүгийн хүрээ алсан даг 8-д одоо урдалж байгаа юм байна. За ингээд арын дагнууд бол ширэг үлдээ орчлоо. За ингээд 5 хүнтэй урдан дагны урдааны хүргэлээ. За доллар хүрэн гэдэг чи 10 дээр одоо орж байгаа шиг байна да. Дахин нэгэн сайхан төрөө авлаа. Баяр үргээ. Баярлаа. Сайхан нач гинөө. За хонгор дагныг авах уу? Хонгор даг сайхан ажсаа бол ярилга да. Тэрвдэх нөхрөө ягаар тэрүүлж ин да. За өдрийн наадам сэтгэл зохион байгуулж байгаа хүмүүс. Сайхан зохион байгуулж байна. За хулдааг сайхан 3 дурлаа баяр үргээ. Баярлаа. За хулдаагныг авах хоёр бол. Хулдаагнуудаа Увсан аймгийн Дисмийн манай 10 дугаарыг манай баяр сайхан гэж дүүгийн бэ авгаахны байгаамаа. За баярлаа. За хэр дагсаа урдаж тавлаа баяр үргээ. Тэгэл тавлаа сайхан баяртай байна. Өчигдөр цагаан өргөө ондоч өчигдөр хамаг зөөцсөн өнөдөр тавлаа сайхан баяртай байна. Дагныг авах хоёр. Дагныг тоол Увсан аймгийн Завхан сумын аймгийн цэцрэг болсон Батцаахан даргын унгаа дуу. За энэхүү хурдан дагны уралдаан төрүүлж яригдсан дагнуудын одоо бай шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд одоо ус хурц дайчин одоо олон цагаан шилмэл уралдаан болсон хурдан дагны уралдаан төрүүлж хайргцсан дагнуудын бай шагналыг за өргөжих болон за балдааны үр хөвгтүүд за даан одоо шагнасныг тав хүндэ дуулахад таатай байна. За ингээд ураг удмынхаа энэ сайхан баяр наадмыг дагны уралдааныг дааж одоо шагнасан тус одоо гэр бүлийнхэнд хас чарал ирүүлэх хамгийн сайн санхүүнийг хүсье. За Увсан аймгийн Дисмийн зохион байгуулагдсан булгийн өндөр овны тахилга баяр наадмын үеэр үндэсний өвхөн барилдаан зохион байгуулагдсан юм. За үндэсний өвхөн барилдаанд Улас аймаг цэргийн цолтой болон сумын цолтой залуу хөгчүүд оролцсон нийтдээ 32 өвхөн барилдаан зохион байгуулагдсан юм аа. За ингээд 32 өвхөн барилдаан бол үнэхээр одоо чансаа өндөртэй барилдаан болсон. За эхнээсээ одоо 1-ийн давнаас эхлээд үндэсний өвхөн барилдаан олон түмний одоо санхаарлын төвд байж за сумын цолтой хөгчүүд аймгийн цолтой хөгчүүд тэгээ 1-ийн давнаас эхлэн барилдаж олон одоо сонирхолтой барилдаануудаар дүүрэн өрсөн юм аа. За Увсан аймгийн Диссэн бол одоо хизээнээсээ бүхийн одоо хөлгийн нутаг энэ нутгаас одоо улсын цолтой болоод аймгийн цолтой олон 10 хөгчүүд төрөн гарсан. За тэдний одоо залуумжлал болсон одоо хэд сайхан барилдаж байгаа улсын цолонд болоод аймгийн цолонд ойрхон хөгчүүд маань одоо харгуй сайхан барилдаж наадамчин олныг цэнгүүлсэн гэдгийг тав хүндээ дуулахад таатай байна. За ингээд 32 хэн барилдаа үнэхээр одоо сүзгчдийг суулгаас нь нөлөөлсөн олон сайхан барилдаанаар өрнөсний эцэст за шүгээн дөрөвт Увсан аймгийн Дисмийн хараад Монгол улсын начин Нямэрдэн за Увсан аймгийн Дисмийн хараад аймгийн цэцлэн Төмөн за Ховд Дисмийн хараад Цэргийн начин Эрдэнэ тогтох за аймгийн Харцаг Саран золбоо гэсэн дөрвөн бүх одоо зодглон барилцсан. За ингээд одоо дөрвийн даваа буюу одоо бишүүг шалгарсан хөгчүүдийн барилдаанд Монгол улсын начин Нямэрдэн за Ховд сумын хараад Цэргийн начин Эрдэнэ тогтохыг
За Увс аймгийн Дэсцэн байраад аймгийн зам Түмэн аймгийн гарт нь Саран золбоог тус хөвдөг шороодуулж энэ урилдааны энэ наадмын төрийн үзүр улаасалтахаар шалгаран үлдсэн юм аа. За ингээд Увс аймгийн Дэсцэн Булган өндөр овооны дахирлаг буюу за борлууд угтай Лувсангийн өөр хүүхдүүдийн зохион байгуулсан энэ сайхан баяр наадмын үндэсний өхөн барилдаанд Монгол улсын начин Ням Эрдэнэ төрүүлж аймгийн гарт Түмэн үзүүрлэж Увс аймгийн Дэсцэн байраад аймгийн гарцаг Саран золбоо Хомцсон байраад цэргийн начин Эрдэнэ дотгоноор их шүүхт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд үндэсний өхөн барилдаанд төрүүлж үзүүрлэж их шүүхт шалгарсан бөхчүүдийн шагналыг нь хардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд үндэсний өхөн барилдааны бай шагналыг за Увс аймгийн Малчин сумын харьяат Баглааны Батхуугийн гэр бүл дааж байлж бас бөхчүүдийн шагналыг гардуулан өгсөн байгаа. За эмээс ураг удмынхаа зохион байгуулж энэ сайхан баяр наадмын үндэсний өхөн барилдааны бай шагналыг дан оролцсон. За Малчин сумын харьяат Баглааны Батхуугийн гэр бүлд за наадамчин олон болоод за ураг удмынхны өмнөөс талархал төвшүүлж ирүүлэх саруул сайхан бүхнийг өсгий өрөөё. Борлууд овогт Лувсангийн ерс алууд нь манай Дэсцэн 10 дугаар овгийн Булган өндрийн овоо гэдэг овооны тахилга наадмыг зохион байгуулад өчигдөр өндөрлөө сайхан боллоо. Өнөөдөр үргэн баяр болж байна. Бид нар бол Ааган Жавын 10 хүүхдүүд бид нар бүгдээрээ ингээ сайхан зохион байгуулад бусад ах トゥ нар хамтран оролцоод бид нар ураг наадмынхаа овооныхаа баярыг сайхан хийлээ. Баяртай байна. Манай аав 32 жил төр нийгэмд Ааган гэдэг ажлын алуу хийж байгаад тэтгэвртэн гараад өндөр насны Улаанбаатар хотод байгаа. Би Хаагийн нөхцөл байдлын улмаас өнөөдөр бол ирч чадаагүй. Булган өндрийн овоон тахилгад хүрсэн гэсэн холоорын ах トゥ нартай болон энэ ажлыг зохион байгуулсан ах トゥ нартай бүгд баярлаа. За тэгээд бүгд нь эрүүлэг сайн бүхнийг хүсье. Энэ овооны тахилга бол сайхан болж өнгөрлөж миний хувьд бол бодож байна. Энэ айлын бас том гүрэг авах басны хувьд энэ амьдралдаа энэ сайхан үйл явдалд оролцож хамгийн гоё баснд нь бас баярлж дэний зохион байгуулсан бэм багтаа болно. Энэ ажилласан бүх асуудаа эрүүлэн юу сансан 9 цагаан хүссэн бийж холдгоо гэж хүсээрээ. Ургийнхаа баярт ирээд ингээд оролцоо явж байгаадаа маш их баяртай. Тэгээ ургийн баярт оролцоод нутгуусаа баясгаад ард түмнээ баясгаад ингээд явж байгаадаа манай Ааган Жавын 11 үлээ. Тэгээ бүгдээрээ ингээд сайхан байна уу? Сэтгэл маш өндөр байна. Тэгээ ингээд хоочод үр хүүхдүүдтэй ингээд өвлөөлж үлдээгээд бидний удам миний аавын удам ийм хүмүүс байдэн шүү гэдгээ бид нар мэдэж аваад зарим танихгүй нэгэн хүмүүстэйгээ танилцаад ингээд явж байгаадаа маш баяртай. Тэгээ манай хойшид манай хүүхдийн хүүхдүүд ингээд уламжлаад цаашаа ургийн бичиг хөтлөө явах байхаа гэж бодож байна. Тэгээ ингээд гөрөлдсөн нэрсэн манай аавын оронд аав болсон бэм багтаа маш их баярлж байна. Тэгээ бид нэр шигсэн маш их үүрэг барилд оролцсон. Тэгээ аавынхаа нэр төрийг өндөр төргөд ингээд явж байна. Манай аав тэгээ 86-т өндөр настай хүн байгаа. Тэгээд та нартай баярлалаа. Дүү нартай маш их баярлалаа. Тэгээд хүргэн бэрээчвэл маань бас их үүрэг барилд оролцсонд баярлалаа. Тэгээ та нар улам их аз жаргал ажил хөдөлмөрийн өндөрсөн их бүтээлтэй байх болтугай гэд ерөөхийн албанд малчин телевизэд бас их маш их баярлснаа хэлье. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн Увс аймгийн Дэсцэн зохион байгуулагдсан Булган өндөр овооны тахилга баяр наадмыг бүрэн эрхээр нь хүргэлээ. За энэхүү баяр наадмыг
Манай телевизийн одоо үзэгчдийн хүрээлэлд бид бүхэнтэй хамтран ажилласан Увс аймгийн дэсмийн угуул Аагинчовын хүү Баян Мөнхболон за тус одоо Баяр наадам дахилгыг одоо зохион байгуулсан Бямба тэргүүтэй зохион байгуулагч нарт талархал төвшүүлье. За ингээд та бүхнийг булгын өндөр овоо өн мөнхөд байж та бүхний маань ажил үйлс үргэлж өөдөө байхын эрүүлгийг өргөн төвшүүлэн энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. За ингээд дараа дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.